Тэгээ манай өршөөлөх сайхан билег бол гэрчээр байцагдах. Мэдээлэл хүлээж аваад авилгатай сахатаар дуудсан цагт дуудсан хугацаанд нь очисон. Түүнийг гэрчээр 3 цаг гаруй байцаагаад за дараагаар нь шууд прокурорын баталсан мөрдөгчийн зүгээс гаргасан ийм шүүхийн зөвшөөрлөгөөр баривчлах ийм тогтоол танилцуулалтыг шууд авч явсан. За Монгол улсын төрийн жуулаа хатгаж байсан 2 ерөнхий сайдыг 2 өрөөнд зэрэгцсэн болгож байгаа бараг 1 цаг мөчл ачаад явсан ийм зүйл болсон. За энэ дээр ямар асуудал яригдах вэ гэхээр бидний өршөөлөгч сайхан билгийн тухайд бол Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан. За Монгол улсын засгийн газрын тухай хууль болоод төрийн хамгаалтын тухай хууль байгаа. Энэ хуулийн дагуу бол тэр төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй. Нэг бүрээр ирэх хугацаа 4 жил хадгалагдах ёстой. За төрийн тусгай хамгаалтанд байгаа хүнийг саатуулах, баривчлах асуудал бол зөвхөн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд баривчлах хуультай. Гэтэл энэ хуулийг үл хэрэгсээд энэ хуулийг зөрчөөд шууд баривчлахаар аваад явсан байгаа. За энэ одоо хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрийнх нь одоо хамгаалтанд байсан комиссар буюу төрийн тусгай хамгаалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажилтныг хамт аваад хорьсон. Одоо ч гэсэн тэнд хоригдож байгаа. За цаашлаад ирэх юм бол сайхан билгийн тухайд энэ хэрэггүй хэрэг ханаа шийдвэрлэх ажиллагаанд дэм үзүүлэх. За гэрчийнхээ хувьд энэ хэрэг талаар тодорхой ач холбогдолтой зүйлүүдийг мэдж байгаагийн хувьд бол гэрчийн мэдүүлэг өгөх. За хэрэг хэрнээ шийдвэрлэх ажиллагаа зөв явагдах. Энэ талаарх мэдж байгаа зүйлээ хуулийн хэлтийн байгууллагад хэлэх үүднээс онцгой хүндэх шалтгаантай гадаад улсад байжгаад зорж ирээд тэгэд энэ ажиллагаанд оролцсон, өөрөө бичлэн хурж очсон. За прокурор авилгатай тэмцэх газрын зүгээс дуудсан одоо мэдээлэлүүд ирсэн байгаа. Энэ мэдээлэлд дандаа албан ёсоор хариулт өгч ирсэн. Түүний эхнэрийн одоо зүгээс одоо эзгүй байна. Тэдний хугацаанд ирнэ гэдгийг илэрхийлсэн мэдээлэл. Та бүхэнд тодорхой болсон байгаа. Хэвлэл мэдээлэлэр ч гэсэн гарсан байгаа энэ загтал байгаа. Тэр загтал тусгагдсан 99 цаг хугацаанд хүрэлцэн ирсэн. Энэ талаар баримтууч гэсэн одоо надад цөөхөнд байж байна. За цаашлах юм бол хэрэг хэрнээ шийдвэрлэх ажиллагааны явцад бол тасан сэргийлэх арга хэмжээний нийт 6 төрөл байгаа. Энэ 6-аас хамгийн хүнд төрөл буюу бусад юуг нь хэрэглэх бололцоо бүрэн байтал хамгийн хүнд төрөл буюу цагтаа орох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь буруу байна. Бусдад хэргийг нотолж шалгаж болдго юм аа. Гэтэл одоо цагтан хоригддог, барьдаг, мөрдөг, баривчилдаг энэ асуудал бол нийтлэг жишг болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас зөвтгөх шаардлагатай. Олон улсын гэрээ гэнээс Монгол улсын үндсэн хууль бусад хуулиар бол энэ арга хэмжээг бол эцсийн мөчд, эцсийн тохиолдолд хэрэглэнэ. Нийтлэг жишг болгож хэрэглэхийг хориглоно гэсэн ийм заалт бас байдаг. За цаашлах юм бол энэ асуудлаар манай өршөөлөх сайхан билэг маш тодорхой байр суурьтай байгаа. Юу гэхээр энэ бол улсын шалтгаантай. За өмнөх засгийн газрынхаа кабинетаараа шийдсэн, хамт нийтээрээ шийдсэн энэ шийдвэрийг дараагийн эрх баригчид үндслүүгээр үгүйсгдэг, улсын шалтгаанаар зохиомжтой хэрэг үүсгэж хэлсээр гүтгдэг. Энэ асуудалтай магадгүй зарим хуулийн одоо хуулийн хяналтын байгууллагыг татан оролцуулдаг. Энэ асуудал хавтгаарлаа. Энэ одоо асуудалд бол онцгой анхаарах шаардлагатай болж байгаа гэдгийг илэрхийлж, энэ буруутгалыг бүгдээрээ эрс нисааж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй. Цаашлах юм бол Монгол улс арчилсан шинэ үндсэн хуультай болсон энэ шин цагийн түүхэнд дэх улс төрийн шин одоо хоригдлуудыг шинээр бий болгож байгаа энэ зөв бас ажиллагаа эхэллээ гэж үзэж байна. За цаашлах юм бол хэрвээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу үргэлжлэх юм бол за энэ цугласан нотолгой баримтуудаар зөв талаас нь ач холбогдол өгнө хийх юм бол энэ хэрэг үнэн шударгаар шийдвэрлэгдэнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. Ийм л зүйл байгаа. Энэ талаар прокурорын байгууллага өчигдөр мэдээлэл хийсэн. Тэр үндэслэл байцаал давхад саадуулж мэдээлэл өгчөөсөн үү? Гэмбуруугийн асуудлаар одоо ярихгүй шүү дээ. Сая бол одоо зөвхөн цагтаа хорьсон үндэстэй юу гэдэг асуудлаар цагтаа хорих үндэстэй юу гэж тайлбарласан. Дараа нь энэ асуудлаар тодорхой бас цаг гаргаж мэдээлэл тайлбарлах ийм зүйл болох хаа. Энэ одоо өөр мэдээлэл боломжгүй байна.